За тэгээд өнөөдөр эзэн танд өөрийнхөө үгийг айлтгуулна. Тэгээ Бурхны үг миний гарт байна. Үгийг сонсох үед, үгийг итгэлээр хүлээж авах үед, үгийг итгэлээр бас ярих үед үнэхээр эзний үг амьд идэвхтэйгээр ажиллаа гэдэг амен. Бид ингээд эзнийг магтчих үед, бид эзэнд хандан залбирж явах үед, эзний үгээр бид түүнд хандан ярьж явах үед Бурхны үг амьд идэвхтэйгээр Библиэлд хэлсэн байгаа тийм ээ. Өөр бидний сэтгэл сүнс нугас чөмгийг хүртэл нэвтрэн ордог амен. За тэгээд өнөөдөр эзэн онцгойлон Бурхан бол хайр. Тэгээ та бол хайрын биеч шүү дээ. Хажуудаа гоо ардаа хайрын биет байхгүй юу? Тэгээ та сармагчингаас самсргүй бүтээгдээгүй. Бурхан таныг бүр зоригтойгоор хайр дотор бүр Библиэлд дуул ном дээр хэлсэн байгаа шүү дээ. Бүр урнаар бүр ингээд те гайхамшигтайгаар таныг бүр шагалж бүтээсэн байгаа. Бид нар яг үнэндээ Бурханы хайрыг хүн гүнзгийг ойлгох юм бол бид хэрхэн бүтээгчдийнхээ зорилгыг мэдэх юм бол таны амьдрал бол үнэхээр баяр хөөртэй сэтгэл хангалуун байх боломжтой. Хүний амьдралыг ер нь яг юу баяр хөөртэй болгох юм бэ? Тийм ээ. Би өнгөрсөн 7 хоногийн турш номлогчийн өгс номыг уншлаа. Номлогчийн өгс номыг бас сонслоо. Тэгээсний өмнө бас сууж, бас залбирч тунгаан бясалгасан. Өнөөдөр эргээд харах юм бол Бурхны хайр байхгүй юм бол юу ч байхгүй байна. Номлогчийн өгс номон дээр бол бүх юм хоосноос хоосон гэж байгаа. Бидний ирээдүй, бидний амьдралын магадгүй зорилго маань ирээдүйд нөгөө нэг нь ирээл нөгөөх нь явдаг гэдэг шиг. Нэг үеийнх нь ирээл нөгөөх нь яваал. Тэгэл бүгд мартагдаал дуусаасаа гэж Бурхан хүсэхгүй байна. Тэгээ би та бүхэнд эндээс хуваалцъя. Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр 1-р Иохан 4-р бүлгийн за 10-аас ахуулаад би эндээс уншиж өгье. Энэ дээр Бурхан бол хайр гэж хэлж байгаа. Хүн өөрөө хайрын бит учраас хайрыг хайж идэг, хайрыг хүсэж идэг. Хүн болгоны зуршилд хайрын сав байдаг. Тэгээ бидний зуршилд дотор байгаа энэ хайрын савыг Бурханы хайр, агапи хайр. Бид нар энэ хайр дүүргэсэн цагаас л бид бусдыг хайрлж, бусдыг уучлж, тийм ээ? Бусдаас уучлал гуйж, бид нар бас төвчж, энэрэнгүй байж, сайхан сэтгэлтэй байх ба. Тэр хүч зөвхөн Бурханы хайраас л ирдэг. Өнөөдөр ингэж хэлсэн хайртууд нь бие биеэ хайрлцгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг, хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Ис хайрлагч нь Бурханыг таньдаг. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бус харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгохоор илгээсэн үүнд л хайр байгаа юм гэж хэлж. Бидний нүглийн улмаас хүүгээ илгээсэн гэж хэлж. Тэр ариун Бурхан, хайрын Бурхан нүгэлт биднийг тийм ээ. Та үнэхээр Бурханы хайрыг таны амьдралд анх тий хайрыг мэдэрч ийсэн, бас магадгүй Бурханы хайрыг анх хүлээж авч ийсэн. Яг тэр цагийг бас та бас дурсан санаач. Тэгээ би бол өдөр болгон Бурханы хайранд талархдаг. Тэр хайр байгаа учраас, Бурханы нэгүсэл байгаа учраас л өнөөдрийн би болсон. Тэгээ түүний хайр ямар хязгааргүй, ямар болцолгүй тий түүний хайр ямар инэрэнгүй, ямар ч ялгуурлдаггүй Библиэлд хэлсэн байгаа. Тэгээд Паул юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь 1-р Коринт ном дээр үйлчлүүдийн талаар ярьсан. Маш олон үйлчлүүд байх. Өнөөдөр маш олон хүмүүс иш үзүүлж, магадгүй маш олон хүмүүс янз бүрийн одоо бэлэг авьяасууд тий бэлэг авьяасуудыг хэрэгжилж байгаа боловч эцэст нь би танарт илүү давуу тэр тий замыг харуулъя гэж хэлсэн. За би эндээс уншиж өгье. 1-р Коринт номын 12-р бүлгийн 27-аас идэггүй та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эргэтнүүд юм. Бурхан чуулганд 1-р элч нар, 2-р иш үзүүлэгчид, 3-р багш нар, дараа нь гайхамшиг эдгэх бэлэг мөн туслах, удирдах ба олон төрлийн хэлээр ярих чадварыг сойрхжээ. Бүгд элч нар руу, бүгд иш үзүүлэгчд рүү, бүгд багш нар руу, бүгд гайхамшигыг үлдэхсдүү, бүгд эдгэх бэлэгтэй юу, бүгд хэлүүдээр ярьдгүү, бүгд үүнийг тайлбарладаг гэж юу. Иймд үлэм жагуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэхтэн гэж хэлсэн. Мэдээж чуулганд өнөөдөр маш олон бэлэг
авиасуудыг бурхан хүсдэг. За зарим нь Магдалины бэлэг авиастай, зарим нь номлох бэлэг авиастай, зарим нь одоо заах бэлэг авиастай, зарим нь одоо иш үзүүлгийн бэлэг авиастай, зарим нь магадгүй тэ өгөх бэлэг авиастай, зарим нь өдөрдох, зарим нь туслах янз бүрийн бэлэг авиасын тухай энэ дээр ярьж байгаа. Тэгээ энэ дээр юу гэж хэлсэн бэ? Бүгд үүнийг тайлбарладаг гэж ийм үлэм жагуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэх тун. Би танарт илүү давуу замыг харуулъя гэж хэлсэн байна. За илүү давуу зам нь яг юу юм бэ? Өнөөдөр яг Паул биднээс юу хүсэж ийн үгээр ер нь хайр байхгүй үйлчлэл, хайр байхгүй хийж байгаа бүх зүйл ер нь ямар ч ашиг байхгүй хов хоосон гэж хэлж байгаа. Христгүйгээр хийсэн эзний хайр байхгүйгээр хийж байгаа бүхий л зүйл эцэстээ сүрэл мэт шатна. Харин хайраар үйлдсэн бүх зүйл эцэстээ шагналаа авах болно. Библиэлд байгаа. Та хайрын удмас хэн нэгэнд аяг усл өгсөн бол тэр шагналаа алдахгүй гэж хэлж байгаа шүү дээ. Өнөөдөр давуу зам нь юу гэж хэлсэн юм бэ гэхээр ингэж хэлсэн. Хэрэг би хүмүүсийн болон Тэнгэрлэгч нарын хэлүүдээр ярилаач надад хайр үгүй бол би хий нүргэлэх харан хангинах цан аж. Хэрэг би иш үзүүлдэг мөн бүх нууцуд болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэг би бүх өмч хөрөнгөө тараан өгч бие шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй гэж хэлсэн. Тэгээ хайрын талаар юу гэж хэлсэн ингэ төвчээртэй гэж хэлж. Хайрын талстууд яг энэ дээр ингээд бид нар хайр гэдэг дээр нэрээ тавиад үзэхээр миний шал эсрэг зан чанарууд байгаад ямар ч төвчээргүй би. За ингээд харсан чинь хайр гэдгийг цогтойр гэдэг юм уу? Та нар нэрээ тавиад нэг уншиж үзээрэй. Цогтойр төвчээртэй, цогтойр инэрэнгүй гэл. Мэдээж Бурхны хайр хүний амьдралыг өөрчилдөг. Өнөөдөр яаж ийм үхээр бид нар хэрвээ төвчээр байхгүй, инэрэн сэтгэл байхгүй, тэгээ хайр нь атаархдаггүй, хайр нь бардамдаггүй, ихэрхдэггүй, зөв бус авиралдаггүй, хуваа боддоггүй, зэвэрхдэггүй, ус хураадаггүй, зөв бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярлдаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг төсвөрлөдөг хайр эзэж дуустдаггүй гэж хэлсэн. За энэ бол Бурхны агафи хайрын тухай байгаа. Бурхан бидний хичнээн их тэссэн болов. Бурхан бидэнд хичнээн их инэрэнгүү хандж байгаа болов. Бурхны хайр бидний нүглийг халахлж, тийм үү? Нэгсэндээ хайр халахладаг гэж хэлж. Тэгээ бид нар нүглийн төлөө хүүгөө өгсөн үүнд хайр байгаа гэж хэлсэн. Бурхны хайр бол илэрхийлэгдсэн, илчлэгдсэн. Би бол боддог байсан. Хэрвээ бид өөрсдийн сайн үлсээр бидний хувьд бол Бурхны хайрыг авах тийм зохистой хүмүүс биш байсан. Тэгээ Бурхны нэгүсэл гэдэг авах ёсгүй зүйлийг Бурхан бидэнд өгсөн байгаа. Өнөөдөр би та бүгд үрэлж ятгах гэж байгаа зүйл маань. Өнөөдөр номлогч өгс номыг өнгөрсөн 7 хоногт уншаад залбираж явж байхдаа би яг юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Миний амьдралын утга учирыг юу юм бэ? Тэр баян байсан, эрх мэдэлтэй байсан Соломон хаан түүнд бүх зүйл байсан. Тэгээ зарцнар байсан, тэгээ татвар эмсүүд байсан, олон эхнэрүүд байсан, нүд хужирлах, чихийн сонсох, тэгээ зүрхлийг нь баясгах бүх баялгууд байсан. Мэргэн ухаанч байсан. Гэхдээ тэр эцэст нь юу хэлсэн юм бэ гэхээр эцэст нь бүх зүйл хоосон салхины араас хөөцөлтөй адил гэж хэлж. Баян ядуу адилхан л өгдөг. Тэгээ бүх юм цаг хугацааны тухай ярьж хэлсэн. Тэгээ миний хувьд гэсэн үлдсэн амьдрал маань яг юуны төлөө явж байгаа? Миний амьдралын яг зорилго яг юу юм? Илгээлтэнд юу яагаад явдгийг? Тэгээд хэрвээ илгээлтэнд Бурхны хайр байхгүй байх юм бол, бусдыг хайрлах зүрх сэтгэл байхгүй байх юм бол энэ хов хоосон байх бол. Би ер нь бол миний зүрх сэтгэл дотрыг Бурхныг хайрлах нэгдүгээрт, хоёрдугаарт хөршөө хайрлах гэж хэлж байгаа. Гуравдугаарт Бурхныг алдаршуулъя. Энэ л зорилгын төлөө илгээлтэнд явдаг. Энэ л зорилгын төлөө өнөөдөр итгэлээр урагшаа алхаж байгаа. Тэгээ номлогчийн өгс номон дээр юу гэж бүх юм цаг хугацаа баг. Номлогчийн өгс номын 3 дугаар бүлэг дээр юу гэж хэлсэн? Бүх юм өөрийн цаг хугацаатай гэж хэлсэн. Тийм ээ. Нэг өдөр бид Бурхны өмнө зогсголноо. Тэгээд өнгөрсөн өдрүүдэд бид нар Деважингийн алгыг энэ драмыг бэлдэж хат зөвхөн би бол драмын талаар жүжигч сайн жүжиглэж тэр олон хүн ирэхийн тухай ерөөсө бодоог. Нэг л өдөр бид нар бас Бурхны өмнө очих болно. Тэр өдөр миний өнгөрүүлсэн амьдрал туулсан цаг хугацаа маань тэгээ өвс мэт галж шатаж ямар ч утгагүй хоосон байх вэ? Харин Бурхны хайр бол хизээш дуусахгүй тухай гэж хэлсэн.
Энэ дэлхий дээр бид үнэхээр Бурхны хайраар дүүргэж, Бурхныг хайрлаж, бусдыг хайрлаж, Бурхны алдрын төлөө явсан амьдрал бол хизээч хоосон байхгүй байх бол. Шагналаа та авах бол намайг Паул хэлсэн байдаг ш. Би бол муучгүй тэтэм надад зэхэгдсэн байгаа тэр тэтмийн төлөө би урагшилдаг гэж хэлсэн. Энэ дэлхийн бүх зүйл ялзарч алга болох болно. Бид нүцгэн ирээд нүцгэн буцсан. Энэ дэлхийс бид юу ч авч чадахгүй. За номлогч өгс ном дээр үнэхээр юу гэж хэлсэн бэ? Тэр үнэхээр бүх зүйл байсан боловч эцэстээ юу гэж хэлж байна? За энэ дээр ингэж хэлсэн. Тэнгэрийн дор бүх зүйлс тогтоогдсон цаг бүх явдалд хугацаа буй. Төрөх хийгээд үхэх цаг байдаг, тариалах хийгээд тарьснаа хураах цаг, аялах хийгээд ангах цаг, нурах хийгээд босгох цаг, уйлах хийгээд инех цаг, гашуудах хийгээд бүжиглэх цаг, чулууг шид хийгээд цуглуулах цаг, тэврэх хийгээд тэврэлтээс сухтах цаг, ирж олох хийгээд алдаж асгах цаг, хадгалах хийгээд хаях цаг, урах хийгээд оёх цаг, дуугүй байх хийгээд ярих цаг, хайрлах хийгээд үзэн ядах цаг, дайдах хийгээд найрамдах цаг байдаг ажээ гэж хэлсэн. Цаашаа харах юм бол энэ дэр ингэж хэлсэн. Зүгт ба буруутын аль алийг нь бурхан шүүн гэж зүрхэндээ би хэлв. Учир нь бүх үтэл, бүх үйлсэд түүний тогтоосон цаг хугацаа буй гэж хэлсэн. Бүх бүтээл, бүх үйлсэд ч юу. Сайн муу бүх үйлс. Өнөөдөр таны санаатаа самсаргүй хэлсэн бас далдуур нууцаар хэлсэн сайн болон муу бүх зүйлс бурхны өмнө бид очиж зогсох болно. Бүх юм түүний өмнө тайлгнаа тавина. За би өнөхөр яг өөрийнхөө амьдралд ямар шийдвэр гаргасан бэ гэхээр бид нар үнэт зүйлээ олсон хүмүүс. Бид нар мөнхийн үнэт зүйлийг олсон хүмүүс энэ дэлхийн төр зүрийн зүйлсээр хараагаа тогтоодог. Үнэхээр мөнхийн үнэт зүйлийг олсон хүмүүс төр зүрийн зовлонг давдаг, төр зүрийн асуудлууд ч гэсэн тийм үү асуудал биш болж эхэлдэг. Та яг юуны төлөө амьдарч байна? Би танаас асуумаар байна. Номлогч өгс номын эндээс ингээ харах юм бол өнгөрсөн 7 хоногт би номлогч өгс номыг уншсан бас яг үгийн залбирч бас тунгаан амсалгаж явсан. 12 дугаар бүлэг дээр хамгийн сүүлд юу гэж хэлсэн? Хүнд өдрүүд ирж надад аятай малаг гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүд бүтээгчээс хизээш давтагдшгүйгээр хинтэй ч харьцуулшгүйгээр та бүтээгдсэн. Харин бид өөрсдөө бусдад харьцуулаад магадгүй тийм ээ өөрийгөө хайгаад явна уу? Би танаас юу гэж хэлэх гээд юм таны амьдрал хизээч хоосон битгий байгаасаа гэж хэлсэн. Өнөөдөр цаашаа харах юм бол ингэж хэлсэн байна. Нар гэрэл сар одод харанхуулан борооны дараа үүс иргэн хурахаас өмнө санахтун гэж хэлж байгаа. Юу гэвээс тэр өдөр гэрээ хамгаалдаг хүч чадал чинь салгандаг болж хүчит ирс чинь мажин. Хэдэн бутлуур чинь цөөрсөөр үүрэггүй болж цонхоор харахад бүрэнхий мэт санагдана. Годамжны хаалга хаагдсан мэт, гурилын термин дуу намуухан болсон мэт болж шуудын жиргэнээр сэрх авч огтын дуу үл сонсдох болно. Өгсүр газраас зүрхшээж замаар явах аимшигтай санагдаж, бүүлсийн цэцэг шиг бууралтаад, цатгалан голой шиг хөшилтөн, янгирцэг шиг хагдарна. Ингээд хүн мөнхийн гэртээ одоход гашуудагшид гудамжаар алхах болно. Мөнгөн утас тасарч алтан худаг хол хэмхэрч булгийн дэрэгдэх баар хаг бутарч худгийн хурд эвдрэхээс өмнө түүнийг санах тун. Тэгээд биеийн урд байсан газар шороондоо буцаж ам амьсгаа үүнийг өгсөн бурхандаа буцгааж юу. Номдогч хэлэхдээ хоосноос хоосон бөгөөд бүгд хоосон гэж хэлж байгаа. Өнөөдөр энэ дэлхий ч гэсэн дэлхийн төгсгөлийн өдөр ирэх болно. Харин үнэхээр таны зүрхэнд бурхны хайр байж, таны амьдрал чи утга учиртай байж. Өнөөдөр бурхан бид бурхны хайрын биет байхгүй. Бид бусдыг хайрлахаар дуудагдсан. Тэгэхээр ямар хүн ер нь хамгийн үн цэнтэй байдаг вэ гэхээр ер нь хайрлагцсан хүн маш үн цэнтэй байдаг. Хайр хүний амьдралыг өөрчилдөг шүү дээ. Бурхны тэр болцолгүй агапе хайр та учирсан учраас миний амьдрал өөрчлөгдсөн. Хүн ад жаргалтай байхын тулд ер нь ямар хүн ад жаргалтай байж чаддаг вэ? Бусдыг хайрлах чаддаг хүн ад жаргалтай байдаг. Хайрын эсрэг ер нь зүйл болох ер нь хуваа хичээсэн зам байдаг. Би өнөөдөр хүмүүсийг харахад маш олон хүмүүс зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг. Христ итгэж хүмүүсийг хоёр л хувааж байгаа. Нэг нь Христээр дамжуулан амьдрах аргаа олж явдаг хүмүүс байна.
Амьдралаа сайжруулах гэж өөрийнхөө төлөө явдаг. А нэг хэсэг нь бол Христийн төлөө амиа өгч амьдралаа зориулж явдаг. Амиа миний төлөө алдсан хүн амиа олох болно гэж хэлсэн. Харин амиа хамгаалагч нь алдна гэж хэлсэн байдаг. Би өнөөдөр та бүхэнд эндээс юу гэж хэлэх гээд энэ үхээр ахын дүүс минь өнөөдөр Библиэлд сарах юм бол ер нь бид яагаад хайрлаж чаддгүй юм бэ? Бурханы өмнө очиход таныг хэдэн мянган доллартай вэ гэж хизээч асуухгүй. Бурхан танаас нэг л зүйлийг асууна. Хэрхэн хайрлсан бэ гэж асууна. Би таныг нүгэлтэн байхад хайрлсан гэж байгаа байхгүй. Хүүгээ өгсөн Бурхан танд. Ямар ч болцолгүйгээр таныг хайрлсан. Хинтээ ч ялгаагүй, хинтээ ч харьцуулахгүйгээр Бурхан таныг хайрлсан. Харин та үлдсэн амьдралдаа хэрхэн хайрлсан бэ? Та асуугаар. Хайр гэдэг бол төвчээр инэрмгүй байх зүйл байна. Бусдын төлөө гэсэн зүрх сэтгэл байна. Би Бурханд хайртай учраас хичнээн биемээ ядарч, хичнээн надад хэцүү байсан ч нэг хоригд аврагдаж, нэг хүний амьдрал өөрчлөгдөхийн төлөө золиос гаргаж, зориулт гаргаж байна. Нэгэн пастор над сайхан бид нар хаалтсан. Би бол итгэлээр амьдэрдэг. Бурханаас өдөр үрийн талхаал гуйж амьдэрдэг гэж хэлсэн. Харин би тэр пастор юу гэж хэлсэн бэ гэхээр харин тий. Би бол өдөр үрийн талхаач бүр хувааж амьдэрдэг гэж хэлсэн баг. Өнөөдөр ахын дүүс минь. Өнөөдөр хүн ямар үед баяр хөөртэй явдаг юм бэ гэхээр хүн бусдыг хайрлаж байгаа хүн. Бас сайн мэдээ тунхалж байгаа хүний амьдрал баяр хөөртэй ад жаргалтай явдаг. Тийм учраас Библиэлд сарах юм бол өнөөдөр ер нь бол яагаад бид хайрлаж чаддгүй юм бэ гэсэн Яаков номдэр маш тодорхой хэлдэг. Та нарын дунд Яаков номын 3 дугаар бүлгийн 13-аас ингэж хэлсэн. Та нарын дунд хэн ч мэрэгэн агаад ухаалаггүй. Тэр хүн бие зүв авч яван мэрэгэн ухааны дүлгүүн зангаар үйлсээ харуул гэж хэлсэн. Би өнөөдөр хүмүүсийн амьдралаас зөвхөн үр жимсийг нь хардаг. Энэ хүний амьдрал ямар үр жимстэй байна. Өнөөдөр маш олон хүмүүс гоё ярьдаг. Гэхдээ яг л нөгөө нэг инжирийн мод шиг ямар ч жимс байхгүй. Очоод идэх гэсэн тэндээс ямар ч идэх зүйл олд. Өнөөдөр Бурхан бидний үр жимстэй байгаасаа гэж хүсэж байгаа. Таны амьдралаас дамжуулан тэр ам, тэр Бурханы хайр, Бурханы нэгүсэл үнэхээр гол мэт урсаасаа гэж Бурхан хүсэж байгаа. Ямар хүмүүс хоосон амьдрдаггүй гэхээр аваалагаа ирнэ. Яг мөксөн тэнгис шиг те ямар ч гаргалт байхгүй. Тэнд ямар ч амьд амтэн, ямар ч загас байдаг. Харин үнэхээр Бурхан биднийг булаг шиг, гол шиг амьдраасаа гэж хүсэж. Бид Бурханаар дүүрэх юм бол Бурханыг хэн дуусгаж чадах юм бэ? Та бодоод үзээрэй. Энд дэр ингэж хэлсэн хэрв. За 3:13-аас хэлж энэ та нарын дунд хэн ч мэрэгэн агаад ухаалаггүй. Тэр хүн буяа зүг авч яван мэрэгэн ухаан дүлгэн зангаар үйлсээ харуул. Хэрв зүрхэн чинь гашуун атаархал ба хуу ичээсэн зориг байхаваас бүү бардам. Үнний эсрэг худал бүү яар. Энэ мэрэгэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь ч биш, харин газрынх төрлөхийнх бөгөөд чөтгөрийнх юм. Учир нь хаана атаархал ба хуу ичээсэн зориг оршиж байна. Тэнд замбраагүй байдал болон аливаа муу муухай юмс байдаг. Харин дээрээс ирэх мэрэгэн ухаан нэг даруун, тэгээд амар тайван, дөлгөн ул сууртай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн ялгарлдаггүй хоёр нүргүй аж. Амар тайвныг бүтээгчдэд нь амар тайван дотор тарьж зөвхт байдлын ургацыг авдгаа гэж хэлсэн байна. Өнөөдөр маш олон хүмүүс өөрийнхөө тухай боддог. Харин Бурхан таны тухай далайн эргийн элснээс ч илүүтэйгээр боддог гэж та боддоо. Та өдөрт Бурханы тухай хичнээн одоо боддог бай. Би илгэлтүүдийн төлөө би Бурханы өмнө илгэлт болохоос өмнө суудаг байхгүй. Тэр ард түмнийг зүрхэндээ сүнсэндээ хардаг. Тэр хүмүүс үнэхээр тийм үү эзний нэрийг дуудаж, аврагдаж, амийн номонд нэр нь битгэжид тэр айлуудад гэрэл болон Бурханы нэгүсэл очиж байгааг итгэлээр хардаг. Түүний төлөө Бурханаас үнэхээр гуйдаг. Эзэм минь үннийг мэдгүй үхэл рүү явж байгаа тэр хүмүүсийг та авраач гэж хэлдэг. Таны амар тайван баяр хөөр түүнд очихын тулд өнөөдөр би танаас үнэхээр цэний хайрын тухай ярьж ирсэн тийм ээ. Тэр бид нар 1-р Коринт 13 дугаар 13-13-ыг унших юм бол энэ дэр гэсэн идүүгээ итгэл найдар хайр гурав үлдэгч хамгийн агуу нь хайр гэж хэлж байгаа. Хайр.
та Бурхны агуух агапе хайрыг та үнэхээр мэдэх юм бол Паулийн амьдрал бол үнэхээр тийм үү Бурхантай уулзсноос хойш энэ дэлхийн зүйлсийг хог гэж үтсэн байхгүй. Бид нар газрын зүйлсийг биш Тэнгэрийн дээгүрх зүйлсийг эрен хай гэж хэлж байгаа. Паул өөрийн залбиралтаа юу гэж залбирдаг байсан бэ? Миний хувьд ч гэсэн өнөөдөр чуулганы хүмүүс үнэхээр яг эзэн дотор итгэж байгаа хүмүүсийн амьдрал ч гэсэн энэ Бурхны агуу хайрын өндөр гүн намайг бүр ойлгосоо гэж хүсдэг. Бурхан өөрийн хүч чадлаар та нарын дотоод хүнийг хүчтэй болгон сойрох болтугай гэж хэлж байгаа. Надад үүндээ ямар ч хувийн зорилго байхгүй. 21 онд ковидоос хойш би юу үнэтэй гэдгийг ойлгосон байхгүй. Амьсгал. Та нэгч амьсгалыг мөнгөөр худалдаж авч чадахгүй. Тийм учраас таны амьдрал хоосон битгий өнгөрөөс. Амьсгалж байгаа бол танд найдар байна, боломж байна гэсэн. Тэмээний хувьд юу гэж хэлсэн бэ гэхээр нэг хүн ч гэсэн Бурхны амьсгалыг тэмээ авч өгөх юмсан. Нэг хүн ч гэсэн үннийг таниулах юмсан. Нэг хүнийг ч гэсэн үнэхээр энэ харанхуйгаас гэрэл рүү шилжүүлэх юмсан. Нэг хүний амьдрал ч гэсэн тэр юу гэдгийг чөтгөрийн олц тэг хүлээс агарын хүчний ноёрхогч бузар муу хүчнээс нь чөлөөлөх юмсаа гэсэн ийм л зорилгыг тээж байгаа. Өнөөдөр ах トゥ ус минь Паул өөрийнхөө залбиралдаа ингэж хэлсэн баг. Би та бүхэнд үнэхээр энэ залбиралыг бүр зүрх сэтгэлдээ бүр хүлээж авч бүр яг энэ залбирлаар та бусдын төлөө залбирж байгаасаа гэж хүсэж байна. Иймд би эцгийн өмнө өвдөг сүгдэж гэж хэлж байгаа. Өнөөдөр маш олон хүмүүс бузар муу юмны өмнө өвдөг сүгдсэн байна. Эд хөрөнгөнд, эрх мэдэлд, махуудын хүсэл тачаалуудаа өнөөдөр хүн өвдөг сүгдэн өхөн хатан тэмцэлд чимдэрч байгаа. Та Бурхны өмнө өвдөг сүгдэх юм бол тэгэд ингэж хэлсэн. Тэнгэр болон газар дах ов отог бүгд бүрийг нэрлдэг түүнд залбирч байна. Тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхэн хүч чадлаар та нарын дотор хүнийг хүчрхжүүлж өсөх өгөх болтугай. Ингэснээр Христ итгэлээр зүрхэнтэй нутаглаж та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрлэр бэлхэх болтугай гэж хэлж байгаа. Мэдлэгийг давдаг. Мэд хангалттай биш ээ. Тэгээд би нэг дээр үед нэг багш хичээл зааж байсан. Нэгийн тоо тавиад та ард нь тэгүүд тавьсан. 10, 100, 1000 тэгээд 100000 тэгээд сая тэгээд одоо юу гэдгийг тэрбум 80 тэгээд ингээл яа. Тэгээд сүлдээ хязгааргүй тоогүй юу лээ. Ингээд тоолж барахгүй юм болцсон. Өнөөдөр хүнд хичнээн эд хөрөнгө, эд баялаг байгаа ч гэсэн эцэстээ хүний амьдрал хоохоосон гэдгийг номлогч Соломон хайлсан. Тэгээ тэр багш юу байсан бэ гэхээр ард нь тэг тавьж ирсэн хамгийн сүлд нь уртлын нэгийг нь арилгацсан. Тэгээ тэр юуг илэрхийлсэн бэ гэхээр уртлын нэгийг авах юм бол юу ч байхгүй гэж хэлж. Номлогчийн өгс ном дээр ч хов хоосон гэж хэлж. Паул ч гэсэн өнөөдөр өөрийн загталтаа юу гэж хэлсэн юм бэ гэхээр хайр байхгүй бол юу ч байхгүй гэж хэлж байгаа. Үүний эсрэг нь бодох юм бол Бурхны үнэхээр хайр таны зүрх сэтгэл дотор байх юм бол тэр өндөр хийгээд гүнийг ойлгосон хүний амьдрал жинхнээс өөрчлөгддөг. Юуны төлөө явж? Та юуны төлөө амьдарч байна? Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Эцсийн мөчөд Бурхны өмнө очиход бүх юм хоосон байх вэ? Өнөөдөр Паул бол алдар нэр байсан, эрх мэдэл байсан. Түүнд үнэхээр хүний одоо юу бүх зүйл байсан. Тэгэхдээ тэр болгоныг хог гэж үзээд Христийг таньж мэдхийн төлөө нэг хүний авралын төлөө Паулийн залбирлууд би үнэхээр дуртай. Паул юу гэж хэлдэг вэ гэхээр хэрвээ би сайн мэдээ тунхлахгүй бол энэ над зовлон болдгоо гэж хэлж байгаа. Тэр нэг сүнс аврахын төлөө тэр өөрийнхөө амийг ундаан өргөл болон асгах тухай ярьж эхэлсэн. Өнөөдөр ах トゥ ус минь өнөөдөр хайр бол Бурханаас ирдэг юм аа. Түрүүс та нар намайг хайрлсан, би та нарыг хайрлсан учраас та нарын нүглийн төлөө хүүгээ өгсөн гэж хэлсэн. Хүн бол ер нь нүгэлтэй. Христ итгэлээгээд хизээч төгс болохгүй.
сайн муу санаатаагаар янз бүрийн бид нар алдаа хийсээр л байдаг. Харин Бурхны хайр өөрчлөгдөн гэж бодож байна уу? Ороо номын 8 дугаар бүлгийг та бүхэн уншаар. Түүний хайраас өндөр гүн нам ямар ч бүтээл та нарыг Бурхны хайраас салгаж чадахгүй гэж Паул өөрөө хэлсэн байна. Хүн болгон алдаа гаргадаг. Тэгвэл ариун Бурхан биднийг нүгэлтэн багт хайрлаад байна. Бид нар нүгэлтэн ирнэ бие биенээ хайрлаж чадах. Харин та Бурхны хайрыг ойлгох юм бол та бусдыг хайрлах хүч өгөгднө. Хийж байгаа бүх зүйл чинь хайрын үйлдэл байгаас. Би өглөө хүүгээ дагуулж ирсэн. Эхнэр маань өнөөдөр бас нэлээ өвчтөй байна. Халуураад босч чадахгүй болсон. Тэгээ миний ань өнөөдөр залбирч өгөөд заамс хийж өгөөрэй. Төвөтэйгээ ирээд хоёлоо сандлага зөөж би үүдээс минийхөө Бурхан чамайг харж байгаа ш. Чи аавтайгаа ирээд дандаа сандал энэ сүмийн сандлыг тэг байрлуулж идэг. Тэгээ чи шагналаа авах болно. Бурхан чамайг өрөөнө гэж хэлсэн. Өглөө эрт ирж байгаа нь яаж ийм нөхөр энэ хайр байхгүй. Бурханд хайртай учраас тэр хаан, тэр миний аав, миний эзэн байхгүй. Тийм учраас түүнд үйлчлэхээр ирж байгаа. Бас та нарт би хайртай байдаг байхгүй. Хайртай учраас эмхээр үгийг номлосон шиг амьдрч мэдээж надад сул талууд сул чанарууд зөндөө байх. Хүн хөвгтлөл тийм үү гими асуудалтай янз бүрийн зан чанаруудтайгаа явна шүү дээ. Бид нар мөнхийн уст очих үед харин бид нар түүнтэй адилхан байх болно. Амен. Тэгээ Бурхан биднээс нэг л зүйлийг хүсэж байгаа. Хайрл гэж хүсэж байгаа. Хайрл. Түүний хайр дотор бол маш олон зүйлс байх. Би юу ч хэлэх гээд энэ нөхөр ахан дүүс минь ээ. Өнөөдрийн эзэн биднийг үнэхээр хайр гэдэг бол золиос байхгүй. Хайр гэдэг бол зориулт байхгүй. Хайр гэдэг бол Бурханы зүрхсэлийг тээх байхгүй. Хайр гэдэг бол үнэхээр бусдын төлөө гэсэн сэтгэл байхгүй. Бид болгоны хүн болгоны төлөө онцгойлон залбирдаг. Үнэхээр эзнээ нэг үсэл хангалт хамгаалт байхын тулд миний зүрхсэл юунд баярлдаг вэ гэхээр өнөөдөр чуулганы хүмүүсийн амьдрал нэмэгдэж байгааг харахтаа өөрчлөгдөж байгааг харахтаа би үнэхээр баярлдаг, талархдаг. Таны амьдрал үнэхээр тийм үү өөрчлөгдөхийг харах. Хүүхдэнд өсөж том болж хүүхэд нь үнэхээр тийм үү амжилттай байхыг эцэг өхүүд хараад баярлдаг шиг. Миний хүү сая Имай сургуулийн шилдэг спортлог ер нь бол нөгөө хамгийн одоо тийм хүүхдийн тийм том медалийг шагнуулсан баг. Тэгээ би харахад эзэн талархсан, эзэн баярлалаа. Та чадвар өгсөн, та авьяас өгсөн. Өчигдөр тэр хүүхд марафонд гүйж ягаад нөгөө 100% Есүсгээ тавьсан байсан, Есүсгээ тавьсан байсан. Түүний яриг харахтаа үнэхээр бас талархсан. Олон эсэргүүцэл, доромжлол, буруутгалууд ирж исэн. Тийм ээ. Та зөв байх тусмаа та үнэхээр Бурхантай ойр байх тусам тийм үү танд эсэргүүцэл, доромжлол, буруутгал ирэх болно. Хэрвээ таны амьдралд ямар ч асуудал байхгүй бол та нэг өөрийгөө шалгаад үзэр. Би хайрлахгүй байгаа юм байна. Би үйлдэл хийхгүй байгаа юм байна гэж. Ер нь хамгийн асуудалд ордгоо хүмүүс бол юу ч хийдэггүй хүмүүс байдаг. Тэд бол зүгээр шүүмжилж идэг. Тэд атаархч идэг. Тэд хуваа бодож идэг. Тийм учраас асуудал бий болдог. Өнөөдөр ахын дүүс минь ээ. Өнөөдөр бид нар Бурханы зүрхсэлийг тээх хэрэгтэй байна. Бурханы хайр эзэж дуусахгүй. Би Бурханаас үргэлж гуйдаг хайр өгөөч. Хүч өгөөч. Надад үнэхээр тийм махбодын хүслээ дарах гэм нүгэл үлдэхгүй байх. Тэгээ бид нар үнэхээр сул штэ амаараа бодлороо ямар нэгэн байдлаар бид нар нүгэл үлдээл явчихдаг. Том жижиг нүгэл гэж байхгүй байхгүй. Тийм учраас харин гимшиг зүрх сэтгэл бусдыг уучлах, бусдаас уучлах уух гэдэг нь бол энэ бол Бурханы хайраар хүч чадлаар л бас боломжтой байдаг. Тэгээд би та бүгдийг уриалж ятгах байна. Эцэст нь бүтээгчээ санахтун гэж хэлсэн. Түүнийг санахтун гэж хэлсэн. Паул маш хүнд амьдралыг туулсан. Буруутгал, итгэл нэгтний
бүр тэ буруутгал, тэ далайн дээрэмчдийн буруутгал, тэ далайн шуурганы буруутгал, тэ одоо юу гэдгийг үхлийн ирмэг дээр хичнээн ч удаа тэ далайн шуурганд өртөжсэн. Тэгээд бүр тэ маш олон удаа 39 удаа бүр жанчуулж исэн, бүр чулуугаар шидүүлээд үхсэн гэж явангуут нь босоод тэр сайн мэдээнд явж исэн. Тэгээ Паул нэг зүйлийг хэлсэн баг. Би баян байхыг мэднэ, ядуу байхыг мэднэ, тарчиг байхыг мэднэ, өрсгөлэн байхыг мэднэ, цатгалан байхыг ч мэднэ. Гэхдээ энэ бүхний нууцад би суралцсан. Би ямар ч нөхцөл байдал сэтгэл хангалуун байхыг суралцсан гэж хэлсэн баг. Хүний амьдралыг ер нь бол тэ юу ч дүүргэж чаддаггүй. Эд хөрөнгө, эрх мэдэл юу ч дүүргдэг. Эргээл улмал хоосон болдог. Харин Бурхны хайр байх юм бол та бүрэн дүүрэн хүн гэсэн үг. Амен. Хэлсэн шүү дээ. Тэ Паул юм. Бурхны бүх бүрэн дүүрэн чанарын хэмжээнд хүртэл гэж хэлж байгаа байна. Хан дүүс минь ээ. Бурхныг юу дуусгаж чадах вэ? Танаас Бурхны хайр урсаасаа гэж хүсэж. Би өнгөрсөн өдрүүдийн турш бас маш олон зүйлийг тунгаан бясалгасан. Бид нар Бурхны зүрхсийг тээх ёстой юм аа. Бидний хараа үнэхээр хаанчлын хараатай байх ёстой. Та үнэхээр тийм үү эзнээс ариун сүнснээс хүчийг, мэрэгэн ухааныг тэг гуйх юм бол та урагшаа явах, бас бусдыг хайрлах, танаас голууд урсах болно. Танаас хүмүүс ундаалах болно. Амен. Ирүүл амт залбирая. Бидний амьдрал хизээч хоосон байхгүй. Танаар дамжуулан Бурхан ажиллаа хийх болно. Амен. Есүс юу гэж хэлсэн? Хулгайч бол алж сүрүүлэхээр ирдэг бол би танарт бүр бэлгсэн амьдрал өгөхөөр ирсэн гэж хэлж. Энэ бэлгсэн амьдрал гэдэг нь бид бусдыг баяжуулж, бид бусдын төлөө тийм үү? Үнэхээр тийм үү чөлөөлж, тайвшруулж, үнэхээр тэднэрт үнэхээр сайн мэдээг тунхлаж, бид үнэхээр бусдыг тэр харанхуйгаас гэрэл рүү, тэр хараалаас ерөөл рүү навчрахаар Бурхан биднийг дуудсан. Тийм учраас Бурхан үнэхээр хүүгээ нүглийн төлөө золиос олгон өгсөн үүнд хайр байгаамаа гэж хэлсэн. Та эцсийн үедээ бодоорой. Таны төлөө Бурхан хүүгээ өгсөн. Бас таны дургүй үргэж байгаа, таны үдсэн ядж байгаа тэр хүмүүсийн төлөө бас Есүс нас орсон юм аа. Есүс бүр амиа өгсөн юм биш. Тийм учраас Бурхан тэр хүнд ч хайртай гэдгийг бодоорой. Тэр үед та уучлж чадна. Тэр үед бас та энэрэнгүй байх тэр зөрчилдгийг Бурхан танд өгөх болно. Тэгээд Тэнгэрлэг Аав минь танд баярлалаа. Өнөөдөр та бидний төлөө эзэн минь хүүгээ өгсөн. Та биднийг бүр нүгэлтнүүд байхад хайрлсан Аав. Өнөөдөр бид нар бие биенээ хайрлах чадахгүй байгаа бол Аав таны агуу захирамж тушаал үнэхээр эзэн Бурхнаа бүх зүрхсэтгэл бүх оюуханаараа хайрлаж удах тушаал нь хөршөө хайрл гэсэн энэ тушаалыг бид биелүүлж чадахгүй байгаа бол Аав та биднийг уучлаарай. Та бидэнд хүч чадлыг өгөөч. Аав бидний амьдрал эзэн минь эцэст нь хоосон биш эзэн. Харин эцэст нь эзэн минь таны хайр хизээш дуусахгүй эзэн минь бид үнд цэнтэй утга учиртай амьдрахыг хүсэж байна Аав. Тийм учраас эзэн минь та өөрийнхөө хайраар дүүргээрэй эзэн. Тэгээд үнэхээр эзэн таны хайрыг өндөр хийгээд гүн намайг бүр ойлгох болтугай. Та бидний гаднахыг биш. Бидний доторд хүний хүчтэй болгон сойрхож өгөөч Аав. Бид үнэн мөнхийн зүйл дээр хараагаа тавихыг хүсэж байна. Энэ дэлхийн бүхий л зүйлс эзэн минь өнгөрөн алга болох боловч таны хайр хизээш дуусахгүй эзэн минь. Танд баярлалаа. Бүх алдрыг өргөн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.